that government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог бай. Азербайджаны ерөнхийлөгч Илхам Алиев өөрийн орны зэвсэгт хүчнийг НАТОгийн стандартад нийцүүлэх үүрэг даалгаврыг өгж энэ ажилдаа одоо идэвхжүүлэн орж эхлээд байна. За өчигдөр буюу 11-р сарын 6-ны өдөр Азербайджаны нийслэл Баку хотод НАТОгийн төлөөлөгчид очиж тус удсан ерөнхийлөгчтэй уулзсан. За энэ уулзалтын дараагаар ерөнхийлөгч олон нийтэд хандаж энэ мэдээллийг хэлсэн. За тэгэхээр Азербайджан улсын цэргийн шинжилгээний ажилд Турк улс бол нэн тэргүүнд тусалж хамтран ажиллаж байгаа юм. Тэгвэл Азербайджаны ерөнхийлөгчийн уг мэдээллийн дараагаар Оросын холбооны улсаас мөн хариу мэдээлэл хийж өөрийн байр суурийг илэрхийлв. Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын асуудал эрхэлсэн дарга Константин Залутин хэлэхдээ энэ бол гайхаад байх зүйл огтосон биш. Азербайджан улс өөрийн батлан хамгаалах салбар, улс төрийн стратегийг Оросын ашиг сонирхлоос бүрэн хамааралгүй болгохоор зориулж, тэр зорилгын төлөө Турк улстай цэрэг улс төрийн харилцаа үүсгэж эхэлсэн талаар тэрээр мэдгдсэн. Азербайджаны ерөнхийлөгч Илхам Алиевийн хувьд өнгөрдөг 8 дугаар сараас эхлээд өөрийн орны зэвсэгт хүчнийг болзошгүй дайнд бэлэн байлгах чиглэлд анхаарч зэвсэгт хүчиндээ дайнд бэлтгэх тушаалыг өгж байв. Ер нь Азербайджан Армени хоорондох уулын Карабахын мөргөлдөөнөөс болж Орос Азербайджан хоёрын харилцаанд нэлээд хүйтэн уур амьсгал давмгаалаад удаж байгаа. Кремлийн сурталт нэвтрүүлэгчид хүртэл Азербайджан өөрсдөөс нь хэд хамааралгүй болохоор тэмүүлж байгаа явдалд бухимдаж Өвөр Кавказын бүс нутагт шинэ төрлийн тусгай ажиллагааг эхлүүлэх уриалга хүртэл гаргах болсон. Иймээс Азербайджаны хувьд магадгүй Оросын холбооны улсын зүгээс ирэх болцсошгүй аюулаас бэлтгэж эхэлж байгаа нь энэ бололтой. Бидний өдөр тутмын амьдралыг интернетгүйгээр төсөөлөхөд бэрх болсон. Дижитал руу шилжиж буй энэ цаг үед хэрэглэгчдэд шаардлагатай интернетийн хурд өссөөр байна. Тэгвэл Univision-ийн хэрэглэгчид Net Boost үйлчилгээг ашиглаж 200 МБ, 400 МБ болон 1 ГБ хүртэлх өндөр хурдны интернетийг Wi-Fi 6 төхөөрөмжтэй хослуулан авах боломжтой юм шүү. Тус төхөөрөмжийн давуу тал нь нэгэн зэрэг олон төхөөрөмж интернетэд холбогдох үед гацалт үүсэхгүй бөгөөд өндөр хурдаар хандах боломжийг олгох ба интернет сүлжээний аюулгүй байдлыг хангасан гэдгээрээ онцлог юм а. Та Univision-ийн өндөр хурдны интернет үйлчилгээг авахыг хүсвэл Unitel аппликейшны Net Boost-ээс аваарай. Мөн өдөр тутмын гэрийнхэн ажлыг ухаалаг төхөөрөмжүүдээр хөнгөвчлөн 1 ГБ хүртэлх өндөр хурдаар интернет сүлжээнд хязгааргүй аялаарай. Гэртээ офислож олон ажлыг онлайнаар амжуулдаг бол танд Net Boost хэрэгтэй. 1 гигабит секунд хүртэлх өндөр хурдны интернетийг Univision-ээс. Азербайджан улсын хувьд анх 1992 онд буюу тусгаар тогтнолоо олж аваад ердөө ганц жилийн дараанаас шууд НАТОтой хамтын ажиллагааны гэрээ байгуулж Атлантын түншлэлийн хамтын ажиллагаанд нэгдэж эхэлсэн байдаг. Мөн 1994 оноос эхлэн НАТОтой шинэ шатны түншлэлийн гэрээ байгуулж НАТОгийн зарим энхийг сахиулах ажиллагаануудад Азербайджаны цэргүүд оролцох хэрэгтэй болсон. Тухайн цагаас хойш Азербайджан НАТОтой нягт хамтран ажиллаж НАТОгийн маш олон төслүүдтэй түншлэл тогтоож улмаар өнөөдөр НАТОгийн зэвсэгт хүчний стандартад өөрийн зэвсэгт хүчнийг хүргэх ажиллагаа эхлүүлээд байна. Азербайджан улсын хувьд 2007 онд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа боловсруулж 2010 онд цэргийн доктрино гаргасан улс юм. Тэгэхээр Азербайджаны хувьд зэвсэгт хүчнээ НАТОгийн стандарттай нийцүүл шинжлэх хамгийн гол шалтгаан бол уулын Карабахын мөргөлдөөн. Карабахын бүс нутгийн түүхийг сөхөөд үзвэл зөвлөлт холбоот улсын үед Азербайджаны нутгийн бүрэлдэхүүнд багтаж байсан ч оршин суугчдын олонх нь Армени үндэстнээс бүрдэж байсан юм. Тэртех 1923 онд зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улсын зүгээс тухайн нутгийг Нагорно Карабахын өөртөө засах муж болгон нэрлэж шууд Азербайджаны харьяанд оруулсан нь хожимын мөргөлдөөний эхлэл болсон түүхтэй. Нэг ёсондоо бол Армени талаас уулын Карабахыг өөрсдийн түүхэн нутаг гэж үздэг бол Азербайджаны зүгээс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өөрсдийн нутаг хэмээн үздэг. Хожим 1988 онд оршин суугчдын дийлэнхийг бүрдүүлж байсан Армени үндэстэн Карабахыг Армени бүрэлдэхүүнд нэгтгэх шаардлага тавьж тухайн бүс нутагт хүчирхийлэл үлдэж эхэлсэн.
Улмаар 1991 онд Зөвлөлт холбоот улс задран унснаар хоёр талын хооронд анх удаа бүрэн хэмжээний дайн болов. Уг дайнаар Армен болон Карабахын зэвсэгт хүчин Азербайджаны армийг бут цохиж тэднийг ухрааснаар Карабахыг бүхэлд нь Армени хяналтанд авч нэмээд 7 аймгийг нь эзэлж дундын буфер бүс болгож байв. Иймхүү 1994 онд Бишкекийн гэрээгээр гад зогссон боловч Азербайджан улс газар нутгийнхын 20%-ийг алдаж 1 сая гаруй дөрвөсөд орон гэрээсээ дайжиж асар их хямралд өртсөн юм. Тухайн үед Азербайджаны зэвсэгт хүчин дэндүү сул зохион байгуулалтгүй, офицерын боловсрол муутай, техник нь хүртэл нэлээд хоцрогдсон байв. Уулын Карабахын анхны дайн нь тус улсын батлан хамгаалах бодлого ямар сул байгааг тун тодорхой харуулсан. Ингээд яг энэ цагаас эхлэн Азербайджан улс нь цэрэг болон зэвсгийн шинжилэл хийж эхэлсэн байдаг. Гэхдээ үйл явдал бас ингээд дууссангүй. Саяхан буюу 2020 онд Карабахын дайн дахин дэгдсэн бөгөөд энэ удаа дайн 44 хоног үргэлжлэв. Тухайн оны 9-р сард Азербайджаны зүгээс газар нутгийн бүрэн бүтэн байдлаа сэргээх нэрийн дор өргөн хүрээтэй давталхойг эхлүүлсэн. Мөн энэ удаа Азербайджаны айрам 1994 оны айрам нэгэнт биш болсон бөгөөд тэд Турк болон Израилийн дронууд, команд болон удирдлагын систем, НАТОгийн стандартад нийцсэн сургалт болон стратегийг ашиглан дайралт хийсэн юм. Тэдний ашигласан Байрактар болон Хароп зэрэг дронууд нь Армени цэргийн техникүүд агаараас хамгаалах системүүдийг устгаснаар маш богино хугацаанд хүчний тэнцвэрийг өөрсдийн талд хазаалгах чадав. Энэхүү 44 хоногийн дайнаар Азербайджан өмнө нь 1994 онд автаад байсан бараг дийлэнх газар нутгуудаа эргүүлэн авч чадсан бөгөөд тухайн оны 11-р сарын 10-ны өдөр Оросын холбооны улсын зуучлалаар гад зогсоох гэрээ байгуулагдаж Карабахын эзлэгдээгүй үлдсэн газар нутагт Оросын инхийг сахиулагчид орж ирж байрласан юм. 2020 оны Азербайджаны ялалт нь тус улсын цэргийн шинжилгээний шууд үр дүн байв. Үүний дараа буюу саяхан 2023 оны 9-р сард Азербайджаны зүгээс 2020 оны дайнаар эзлэж амжаагүй үлдээсэн газар нутгуудаа эргүүлэн авахаар терроризмын эсрэг тусгай ажиллагаа гэх нэрийн дор Карабахын үлдсэн хэсгийг ганцхан хоногийн дотор эзлэн авч уулын Карабахыг бүхэлд нь Азербайджаны талд шилжүүлэн авав. Ингэснээр 30 гаруй жил үргэлжилсэн де-факто маргаан дуусгар болсон. Ер нь Өвөр Кавказ болон түүнээс урагш бүс нутгуудад Оросын холбооны улс, Иран, бүгд найрамдах Хятад ард улсын нөлөө сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа тул Азербайджан нь өөрийн аюулгүй байдлын төлөө тэнцвэрийг хангах үүднээс Турк болон НАТОтой илүү нягт хамтран ажиллахаас өөр сонголтгүй болж байх шиг байна. Мөн геополитикийн байрлалын хувьд ч гэсэн Азербайджан нь газрын тус байгалийн экспортын чухал гарц юм. Турк болон Европын зах зээлд гардаг транзит коридорууд нь стратегийн өндөр ач холбогдолтой байдаг. Геополитикийн энэ мэт асуудлууд нь тус улсын батлан хамгаалах салбараа шинжлэх бас нэгэн шалтгаан болж өгдөг. Тэгэхээр манай хамтран ажиллагч байгууллага Австраг нь хууль зүйн товч байгаа та бүхэндээ танилцуулахад таатай байна. За хэрвээ танд болон таны аж ахуйн нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол Австрагт хандаарай. Ер нь бол Азербайджанчууд цаагаараа бол Оросоодоос болгоомждож байгаа. Тэд Оросын нөлөөнөөс гарахыг ирмэлцэж байгаа болохоос Армен улсад уулын Карабахыг эргүүлэн автахаас айсан зүйл огтоосоо байхгүй. Өнөө цагт Армен улс Азербайджаныг дийлэх ямар ч боломжгүй гэдг нь тодорхой. Азербайджан энэ мэтээр Оросын нөлөөнөөс гарах бодлого баримталж байгаагийн хариуд Оросын холбооны улсын зүгээс мөн Орос улсад оршин суудаг Азербайджаны цагаачдыг дарамтлах амь насыг нь хөнөөсөн тохиолдол хүртэл гарсан. Тухайлбал 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Оросын Омоны албан хаагчид Екатеринбург хотод олон тооны Азербайджан хүмүүсийг баривчилсан бөгөөд уг ажиллагааны үеэр Азербайджаны 2 иргэн Оросын Омонуудад алагдсан гэх мэдээ цацагдсан. Энэ мэдээ тухайн үедээ шуугиан тарьж хоёр орны харилцаа улам бүр муудаж байв. Оросуудын хувьд Армен, Азербайджан гэх хоёр хөрш улсын Арменд нь илүү ханддаг бөгөөд энэ хандлага бүр зөвлөлт холбоот улсын үеэс ихтэй. Оросуудын хувьд Арменд илүү нааштай хандах хэд хэдэн шалтгаанууд бий. Тухайлбал Армен нь зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байхдаа Москвагийн хамгийн итгэлтэй холбоотнуудын нэг байсан. Өнөөдөр хүртэл Армен улсад Оросын хэд саяын нөлөө асар хүчтэй хадгалагдсан бөгөөд Орос улсыг тэд ах улс хэмээн дууддаг. Харин Азербайджаны хувьд тэд исламын шашинтай төрөг угсааны соёлтой байсан нь зөвлөлт холбоот улсын хувьд шууд гадуурхагдах хамгийн том шалтгаан болсон юм. Мөн Армен улс нь христийн шашинт хамгийн эртний үндэстнүүдийн нэг бол Орос улс харин өөрийгөө христийн хамгаалагч хэмээн үздэг.
Түүнчлэн өнөөдрийг хүртэл Армени Гюмри хотод Оросын холбооны улсын зэвсэгт хүчний 102 дугаар цэргийн бааз тогтмол байрладаг. Тэр баазад ойролцоогоор 5000 орчим Орос цэрэг, танк болон агаараас хамгаалах систем, МиГ-29 сөнөөгч онгоцнууд олноороо байдаг. Энэхүү 102 дугаар бааз бол Орос болон Армени улсуудын цэргийн холбоотны бэлэгдэл бөгөөд Арменийг НАТО-гоос хамгаалах баталгаатай хан гэж Оросын засгийн газрын зүгээс үздэг. Мөн уулын Карабахын төлөөх дайнуудад Оросын холбооны улс нь аль ёсоор хэний ч талд ороогүй боловч далдууран Арменийг зэвсгээр дэмжиж Азербайджанд зэвсгийн хязгаарлалт тавьж байв. Карабахын 1994 оны анхны дайнд чухал үүрэг гүйцэтгсэн Армени Т-72 танкууд Искандер Пучингийн цогцлбор бүгд Оросоос нийлүүлэгдсэн байдаг. Оросын холбооны улсын зүгээс нэгэн цагт хоёул зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан хөрш зэрэгтэй оршдог улсуудад ингэж ялгууртай хандсан явдлыг Москвагийн хоёр нүртэй бодлого хэмээн шүүмжилж Карабахын 1-р дайны дараагаар Азербайджан улсын зүгээс шууд Турк болон НАТОтой илүү нягтарч эхэлсэн. Тэгэхээр Азербайджаны ерөнхийлөгч зэвсэгт хүчний НАТОгийн стандартад нийцүүлэх шийдвэр гаргасан нь цаагаараа ямар утга илэрхийлж байж болох вэ? Азербайджанд НАТОд эзсэх боломж бий юу гэвэл мэдээж байгаа. Умард Атлантын цэргийн эвслийн байгууллага гишүүн эзсүүлэхдээ нээлттэй хаалганы зарчим баримталдаг бөгөөд Арктикл 10-т зааснаар бүрэн боломжтой. Гэхдээ эзэсхийн тулд НАТОгийн гишүүн орнуудын бүгдийнх нь буюу 100% саналыг авах ёстой болдог бөгөөд зэвсэгт хүчний хувьд мэдээж хэрэг НАТОгийн стандартыг хангах ёстой. Иймээс Азербайджаны ерөнхийлөгч Илхам Алиев НАТОд эзсэх зорилго тээж байж болох юм гэх таамаг гарч ирж байна. Тэгэхээр та бүхэндээ манаас угаас энэхүү орчуулан гаргасан Адольф Гитлерийн Миний тэмцэл гэдэг номыг бол санал болгож байна. За энэ хувилбар бол англи хэлнээс орчуулсан. За 1943 онд Америк нэгдсэн улсад бол орчуулагдаж борлуулагдаж байсан тэр хувилбараас бол их авч монгол хэлний хөрвүүлсэн гэсэн үг. За энэ номон дээр бол одоо энэ ном бол 1924 онд буюу Адольф Гитлер шоронд хоригдож байхдаа бичсэн ном. За тэгээд өөрөөр хэлбэл одоо Гитлер Германы канцлер болохоос одоо даруй 10 гаруй жилийн өмнө бол бичигдсэн ном гэсэн үг. Тэгэхээр энэ номонд бол одоо яагаад Гитлер Орос руу дайрсан, яагаад Англитай байлдсан, яагаад ер нь еврейчүүдийг бас үдсэн яддаг байсан. За мөн одоо тухайн үеийн Герман болон Австрийн нийгэм гэх мэтээр одоо маш өргөн агуулга бүхий ном юм. Та бүхэн одоо өөрсдийнхөө энэхүү номыг сонирхож байгаа бол авах гэхийн ухаанаар бол хандаж уншаарай гэж би хүсэж байна. Тэгээ энэ номыг уншсанаар та бүхэн яг энэ 1924 онд буюу энэ эдэр залуухан Германы канцлерч болоогүй эрх мэдэлд хүрээчгүй байх үеийн энэ залуухан Гитлерийн толгой дотор ер нь ямар бодлууд эргэвдэж байсан бэ гэдэг одоо тэр үе таалахыг танд нээж өгөх ийм ач холбогдолтой ном юм. За мөн одоо энэ номыг уншаад та үдсэн ядалтанд автах бус харин үдсэн ядалт хаанаас ундран бий болдгийг ойлгоно гэж найдаж байна. Гэхдээ Азербайджаны хувьд НАТОд эзэсгэд бас асуудал гэж бий. Хамгийн том саад бол бүс нутгийн геополитикийн саад бөгөөд Азербайджан Турк болон НАТОтой ойртож байгаа нь Оросын эрх ашигын эсрэг үйлдэл бөгөөд Москвагийн зүгээс энэ бүхэнд нь нэг өдөр хариу барьж магадгүй. Мөн НАТОгийн зүгээс газар нутгийн маргаантай эсвэл дотооддоо тодорхой хэмжээний газар нутагтай холбоотой асуудал үүссэн улсыг эзэсүүлэх тун дургүй байдаг. Азербайджаны хувьд хэдийгээр уулын Карабахыг бүхэлдэн өөрийн засаг захиргаанд нэгтгэсэн боловч хөрш улстайгаан тогтмол маргаантай байдаг. Мөн хүний эрхийг ноцтой зөрчдөг гэх мэт шалтгаануудаар НАТОд эзэсхийг нь хориглохч боломжтой. Ямар ч тач тэдэнд НАТОгийн гишүүн улс болох амбиц байна. Тэгж байж Оросоос өөрсдийгөө хамгаална хэмээн үзэж байх шиг байна. Гэхдээ энэ асуудалд гол буруутан нь Оросын холбооны улс өөрөө юм. Москвагийн эрх баригчид 20 дугаар зуунаас эхлэн Азербайджаныг ялхуурлаж Арменид илүү хандаж байсны үр дүнд өнөөдөр Азербайджан улс Оросоос нүүр буруулж Оросын дайснуудыг налж эхлэв. Өөрөөр хэлбэл Оросууд өөрсдөө төрүүлж Азербайджаныг өөрөөсөө түлхсэн болж харагдаад байгаа юм а.